За, нэвтрүүлгийнхаа зочноор Хатар сайхан багш шиг орж ирээд байна. Сайн байна уу та? Сайн байна уу? За, өнөөдөр тийм Монгол бясалгал гэдэг юмны тухай ярина. Үнэхээр одоо зүгээр хүмүүсийн ингээд ерөөд хандлагыг харж яхад бол Монгол бясалгал гэж байхгүй гэдэг нэг хэсэг нь. А нөгөөсг нь бол монголчуудын ерөнхийдөө амьдрал бол тэр чигээрээ бясалгал юм аа гэдэг. Та бол одоо Монгол бясалгал байгаа гэдэг бүр төгөлөт аргачлал боловсруулаад явцсан байна. Энэ Монгол бясалгал гэж байна уу? Байна. Одоо нууц товчон дээр бол Чингис хаан бүсээ мөрөндөө өлгөөд Малгайгаан зогвчлаад Бурхан алдууныхан оройдор 9 шөнө 9 өдөр бясалгаж суулаа гэж орчуулсан байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээд оюунтай харилцдаг арга ухаан нь бол тэгвэл тэр үеийнх нь үг бол бясалгал биш юм л да. Тий. Суу залил гэж. Суу хаан гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгээд мөнгө тэнгэрийн хүчнээр агуу их суу залийн ивэж яригч тий. Тэр нь бясалгал гэсэн үг байхгүй юу? Агуу их суу залийн ивэл гэдэг чи одоо суу зал суу гэдэг нь бол одоо энэ чинь авиагаар нь тайлах юм бол суу гэдэг чинь уу гэдэг үг байгаа юм тийм ээ. Бид юу уудаг вүлээ. Тийм үү. Тэгвэл нөгөө энерги уухыг суу гэж хэлээд байгаа юм байна. Суулгаж ууна гэсэн үг шүү дээ. Тийм ээ. Зал гэдэг нь эргүүлээд өөрөөсөө дэлгэрүүлэх юм байна. Тэгээд энэ нь юу гэж байгаа юм гэхээр нөгөө одоогийн шинжлэх ухааны хэлээр хэлэх юм бол энэ кристалл болохгүй юу? Энгүй болно гэж. Энийг ертөнцид боочих гэж хэлсэн байдаг байхгүй юу? Тэгэхээр бид нар ч бол суу залмилх тэрс амар залтай хүн л гэж боддог тийм үү? Одоо муу гэж ойлгоод байна. Муу тий арга зал нэгтцүү гэдэг. Тэр бол үгүй юм л да. Зал гэдэг юм тийм. Яг зүгээр товчхон тодорхойлбол одоо тэр Монгол бясалгал гэдэг чи одоо яг юу юм бэ? Ингээд зүгээр чимээгөө суугаад хэдэн жил суудаг юм уу? Эсвэл арай өөр арга байна уу? Өөр. Ерөөсөө нөгөө ахуу байсан гэдэг байгаа шүү дээ. Одоо жишээлх юм бол Буддын гүн ухааны мэрэгдүүч шиг аглагдаг яг хийхч гэдэг юм уу тийм ээ? Ийм юм байгаагүй. Тий. Жишээлх юм бол одоо нууц товчоон дээр Чингис хаан, Бурханы юуны хаан нөгөө түүх бичигдээг нэг 10 жил байгаад байгаа шүү дээ. Тийм ээ? Чингис хааны яг нөгөө орь залуу насны түүх бичигдээг. Тэгэхээр тэнд хаачих уу гэхээр нөгөө 8 шаргаыг алдаад араас нь явлаа гэдэг хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр 8 шаргаыг алдчихад араас нь явна гэдэг нь 8 шарга адуугаараа бэлэгдээд ийсэн боловч нөгөө кристалл талст аавра гэж хэлээд байгаа юм л да. Тэр нь бол нөгөө ертөнцид боочих уу энгүй болох гэсэн үг. Эндиго гэж хэлээд байгаа шүү дээ. Одоо бол тийм ээ гасан аавра. Гасан ааврагаа ертөнцид боожуулах гад 10 жил суусан гэсэн үг байхгүй. Тэрнийг нь тэнгэрт мэдлэг гэж хэлдэг. Тэгээд нөгөө 9 настайгаас эхлээд зовлон эхэлж байгаа шүү дээ. Чингисийн тэгж байгаа. Тий. Тэгэхээр 9 настайгаас 19 нас хүртлээр ахуйтайхан зовоол явсан. Хамаг л одоо хатуу хэрхийг туулсан, тийм ээ. Одоо 3 удаа өхлийн дээсэн дээрээс л буцаж ирж байгаа шүү дээ. Тэгээд тэрнийхээ дараа яасан гэхээр 3 дахь дээр нь очиж Бурхан халдуундаа өчлөн өргөд өчгөн өчөв гэж байгаа шүү дээ. Тэгээд тэнд чинь 3 та миний утсан шинэ улаан амийг аварсан Бурхан халдуун таныгаа, тийм ээ. Үеийн үрд өрийн үрд үргэлж дахиж шүтэж яв гэж хэлнэ гэж. Нөгөө хүн байгаль хоёрын хооронд хүний оюун байгалийн оюун хоёрын хооронд авдаг амыг өчл өргөөд нөгөө өчг гэж хэлээд байгаа юм байна тийм ээ. Байгальтай арай тэрний өмнө ам өгч өгсөн гэсэн үг. Тий, байгальтай Бурхан халдуундаа ам өчг өгсөн гэсэн үг. Тэрнийг хэлээд байгаа юм байхгүй юу? Өчлөөн өргөж байгаа. Өчл гэдэг нь эсэглэн эдээ буюу айргийг өргөхийг хэлж байгаа шүү дээ. За инхээр нөгөө 10 жил 8 шаргийнхаа хойноос явахдаа боорчийг дагуулдаг байгаа юм байхгүй тийм ээ. Боорч ядгийн гэсэн чинь нууц товчон дээр байж байгаа шүү дээ тийм ээ. Гүүгэн сахад айргаан өөрөө эсгээд удаг урлагтай юм байхгүй юу. Тэгэхээр нөгөөх нь айргийн соёлд нөгөө ертөнцид байж гэдэг юм нууцчихсан байхгүй юу. Тэгээ тэрнийг өвгөн дотор өгвэ өвхөн дотор явсан бэ гэд. Тэгээ одоо бид нар чинь айргийн аягийг хул гэж нэрлэж байна тийм ээ. Тэгээд нөгөө лонг тоолох гэж. Одоо би нөгөө лонг тоолох, хул тоолохын тухай бол урд нь яриад өнгөрч гисэн. Тэгэхээр хул тоолно гэдэг бол дээдэ хул дэрсэн хул гэдэг болж байгаа. Дэрс шиг тийм гангасан гунгасан муу юмыг төрхөн юмыг ясан хул болгоё гэж. Нөгөө кристалл болгоё гэсэн. ертөнцид бойж гэсэн үг байхгүй юу? Тийм жишээтэй. Эндигээ болъё. Тэнгэрт мэндлээ гэсэн үг юм л та тэр нь. Тэнгэрт байдаг байгаль юу гэдэг те. Одоо тэр байгалийн оюун гэж та хэллээ ш. Тэр байгалийн оюунаас
мэдээлэл авч солилцох одоо тэрүүнтэй баг ярилцах чадамж болж байна уу? Тийм учраас бурхан халдууныг тойроод одоо 8 нуур байгаа. Тэгээд ихсийн газар гэж байгаад байгаа шүү. Тийм ээ. Тэгээ онгон шүтэн норээд байгаад байгаа шүү. Ихсийн газарт хүн бүү нутаг л гэсэн байгаа шүү. Тэгээд одоо дээд цагаан арлаас цааш хүн гаргадаггүй байсан чинь нөгөө ихсийн газрыг бохирж болохгүй. Ихс гэдэг чи юу юм гэхээр нөгөө ихс гэдэг хальсыг оршоосон газрыг ихсийн газар гэдэг байхгүй. Тэрнээс шарилын газар. За тэгэхээр нөгөө нэг наадах чинь нөгөө нэг ихс оршоон хүү дарсан чулуун болов гэдэг ойлголт руу одоо очих гээд байна тийм. Одоо нөгөө ахуйд нь бидний тийм байхгүй. Нөгөө хүүхдийн төрөнгүүт нь ээж нь аргаан тэрвэрч байгаа төрж байгаа шүү дээ. Тэгээ тэнд ус нь унж байгаа юм тийм ээ. Эхлээд ус нь гараад дараа нь хүүн гараад охин нь гараад тэгээд араас нь эхс гэдэг хальс нь унж байгаа шүү дээ. Тэгээ тэрнийг тэр эхэлж ус гойцсон газар нь тэр чи өтгөөнд өсчихэж байгаа юм тийм ээ. Тэгээ аргаан тэрвэрчиж байгаа. Тэгээд төрүүлчих. Тэгээ нөгөө ихс очсон газар нь нөгөө хүүхдийнхээ их эс гэдэг хальсыг хүүхдийн хойтгоч гэж хэлдэг тийм ээ. Хүүхдийн алтан хэвтер энэ төр гэж зарим нутагт бол тэгэж хүндэлж хэлдэг. Тэгээд тэрнийг орш очихдаг. Тэгээд тэрнийг яах вэхээр одоо мэдээж гэртээ төрөн шүү дээ. Тэр чинь гэртээ төвтөр дараа нь нүхтэй ч юм уу тэндээ яах юм буурын дээр. Тийм. Нөгөөх одоо чинь өлжөөн дөрөө төрсөн болов. Нөгөөд явах дээр нөгөөх дээр нөгөө ихс оршоосон газар 3 чулуугаар дарчаал яваад өгдөг байхгүй. Тэгээд тэрнийг нь хүй дарсан чулуу гэж хэлээд байгаа шүү дээ. Тэрнээс хүй огтолдог чулуу биш байхгүй юу тэр чинь. Тэгэхээр нөгөө төрсөн буурын дээр очиж хөрвөн мөрөн гэж ярьдаг чи болоо орчоо. Тэгэхээр нөгөө ихс оршоогоод хүүгэн угаагаад тэнд нь өвөө охиноо угаагаад угаал үйлдээд тэгээд нөгөө саляаг нь тэнд шингээгээд тэгээд нөгөө ихс оршиж байгаа. Ихс дотор нь нөгөө ул эс гэдэг юм нь оршдог. Хүй ихэнх нь байж байгаа шүү дээ. Тэгээ энэ дээр нэг 4 хөрвөн хүү үлдээгээл. Тэгээд тэр хүйг нь бол аваад хадгалчихдаг. Нөгөө ихс дотор байгаа хүү нь их эс нь ул эстэйгээ тэнд байгаа учраас байгальдаа шингээгээд байгаль нь яд гэхээр нөгөө 3 жилээс цааш болсон хөх бууц гэдэг чинь ямар ч шавж үржидэггүй ахуу байхгүй юу тийм ээ. За тэгээд дээр нь байгаа тэр өтөг аргал хомоол гэдэг чинь агаар мандалд байгаа утаан гэхтэл тийм ээ агаар мандалд байгаа нянг устгаа дуусгаж чинь гэлдэг шүү. Энэ мөх чинь нөгөө ахуйдаа байсан өтөгийн соёл гэдэг чинь юм байхгүй. Тийм ээ. Яг одоо тэр экстагасыг магадгүй үүдлэс гээд байгаа нь магадгүй тэрч болж таарах гэдэг шүү дээ. Үүдлэсээс бүх юм гаргаж авах гээд эргэтийн ургуулах гэх юм яриад шүү дээ. Тийм. За тэрийг тэгтэр чинь одоо буурын дээрээ дарна гэдэг чинь газар ухаж байгаа гэх юм уу? Тийм. Тэгдэг үл. Тэгтээ яах юм? Нэг 40 50 санж ухаад. За. Тэгээ тэрэн дотор нөгөө аргалынхаа цэвэр үнсийг хийгээд. За. Дэвсэж хагаад. Тэгээ дээр нь ихсийн тавиад. Тийм ээ. Тэгээд дээр нь аргалынхаа цэвэр үнсээр хорхоо оруулахгүй гэж тэр шүү дээ. Хорхоо шивж оруулахгүй гэж. Тэгээд цэвэр үнсээр дарж өгөөд тэгээд дээрээс нь сайхан газрын дэгшлээд өтөг бууцаараа дараад тэгээд дээр нь одоо будаа идээгэн цацчихад нүгэд явахаараа тэрнийг 3 чулуугаар дараад орхичдаг. За. Нөгөө ухаан ороод ирлээ шүү. Хүү охин 9 нас хүрээд 9-өөс 13 наснда тэнгэрт мэдлэх буюу нөгөө эндигээ болно гэдэг шүү. Тэгэхээр за миний охины энийг хүй дарсан газар чинь шүү. Хүй дарсан чулуу чинь. Зөв. Тэгээ нөгөө чулууг чинь 10 нас хүүхэдтэй 5 хүүхэдтэй айлууд чинь нөгөөдгийг цуглуулад нэг газараа хураачаар ихсийн газар гэдэг юм буюу ихсийн овоо гэдэг юм бий болоод байсан байхгүй юу? Одоо энэ тасарчсан. Одоо зарим нутагт байгаа юм. Тэрнийг ихсийн овоог нь хүүхдийн овоо гэж нэрлэдэг байхгүй юу? За тий. Одоо манай бараа өнгийнхэн ч бол хүүхдийн овоо гэдэг юм ярьдаг шүү дээ. Тий. Тэгээд тэр чинь нөгөө ингэр бэлдээ байгаад байдаг. Нөгөө оройд нь овоондоо гарч чадахгүй хүн бол тэр ихсийн овоон дээр очиж сууж байгаа. Нөгөө ээжүүд, хүүхдүүд гэдэг юм уу, охтууд ч гэдэг юм уу тийм ээ. Эмэгтэй хүн гардаг байгаад нэг тэгээд байгаа шүү дээ. Тэр чинь ихсийн овоо байдаг. Одоо бидний нэг Улаанбаатар хотын соёл, суурин иргэншлийн соёл эмнэлэг төрж байгаа улсууд ч наадах ч одоо хийх ямарч болцоог болчихлоо шүү дээ. Болцоо байгаа л да. Байгаа юу? Ямар гаргалгаа? Одоо би жишээлх юм бол гарц гаргалгааг нь өөрөө хийгээд би ихсийн газар гэдэг юм байгуулад өөрийнхөө ах дүүсийн ураг удмын одоо бидний ач зээнээр төрж байгаа ихсийг дандаа тэндээс аваад тэр чин насрагчтай нэг гуйгаал нэг одоо тэр чин бас хүнээр нэг юм хийлгэж байгаа юм чин хүй барьсан ээж тийм ээ хүй дарсан ээж нөгөө их барьсан ээж гэдэгтэй л адилхан гэсэн үг шүү дээ. Тэр хүнд хүндлэл үзүүлээд нэг ихсийг аваад ирэхээр аваад ирдэг байхгүй юу? Халууд өгдөл нь тэврээд ирнэ шүү дээ. Тэр чин ялгар үдэн хийгээл өрөөд орчих. Тэгээд тэрний чин аваачаал одоо биднэрт бол энэ чин магтай биш хөргөгч хөлдөөгчний тийм ээ одоо бүр ингээд 5 6 давхар уутан тэгэл таг хөлдөөгөл тэгэл нутагтай аваачаал өвөг дээдсийнхээ нөгөө өтөг бууцтай холбоот хийчихэж байгаа байхгүй юу? Тэгэл ихсийн газартай болно шүү дээ.
Энэ байхгүйгаас болж бид нар эзэнгүү нутагтаа болчиход хин дуртай золбин ирээд доотх баялагийг ухдаг болчиход шүү. Зөв. Газар нутгаас манж байгаа юм шүү дээ. Тийм байхгүй. Тэрнээс чинь нөгөө яг л миний ихс байгаа учраас тийм. Ихс оршсон. Тэнд нөгөө торсын хөх торсын мэдээлэл цэв цэврээрээ байгаа учраас тэндээс нөгөө савдаг, шавдаг, шивдэг, навдаг гэдэг юмнууд чинь бүтдэг байхгүй юу? Хөх торсын мэдээлэл юм шүү дээ чинь тийм ээ. Биетэй юм биш тийм ээ. Тэгэхээр тэнд оюу. Би тэнд байгаа ихстэйгээ ч юм уу одоо тэнд миний одоо ихс тэнд болцсон байлаа гэж бодоход би тэрүүнтэй ямар нэгэн мэдээлэл солилцох миний одоо аура гэж яриа л да одоо таад гэж яриад байгаа учраас тэр цэвэрлэгдэх ч юм уу тэнд эрчим хүч сэлбэх тийм боломж байна. Байлгүй яах вэ? Тэргээр нь цэвэрлдэг байхгүй. Энэний чинь одоо шинжлэх ухаан торсын технологи гэж нэрлэдэг шүү. Торсын орны технологи гэж гарч ирэх гэдэг шүү. Биотехнологи, нанотехнологийн дараа тэр байтугай плазм технологи цаана байгаад байгаа шүү. Тийм ээ. Энд чинь дандаа оюунууд байхгүй. Та энэ яриаг жишээлбэл ингэж байна уу? Зүгээр энэ тэндээс юм уу уншсан дууснаа яриад байна уу? Эсвэл одоо та бясалгал хийж мэдээд ийм боломж байгаа гэдгийг харчаад яриад байна уу? Энэ хоёрыг хослуулж ээж. Хослуулж ээж бий болдог зүйл байхгүй тийм ээ. Зүгээр зүм бэлэггүй бол энийг мэдэж тайлж чадахгүй л гэсэн үг тийм ээ. Надад зүм бэлэг тодорхой хэмжээгээр заяасан байна. Аав ээжээс нөгөө 44 хоромсоомор дамжиж ирсэн. Тэнгэрээс ирж байгаа сүнс маань хоёр хос хоромсоом нэмж ирдэг байхгүй юу? Надад нэгэсэндээ 4 хос хоромсоом, нэгэсэндээ 2 хоромсоом, 4 ширхэг хос хоромсоомууд тийм ээ? 2 хос хоромсоомыг нэмчихсэн л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэний чинь нөгөө эндигээ болгох, кристалл болгох гэж шинжлэх ухаан хэлээд шүү дээ. Сүнс чинь өөрөө бас хоромсоомд ээж ирдэг байхгүй юу? Тэгээд нөгөөтг чинь зөм бэлэгтэй болоод ирэнгүүт нөгөө уншсан мэдсэн мэдвэл зөвхөн эрчим хураана гэж хэлж байгаа. Тэгж байгаа. Уншсан мэдсэн мэдлэгээ оюуны сангаараа хурааж авсан нөгөө зөм бэлэг, савн бэлгээрээ авсан тэр мэдлэгээ задлаад энийг олж байгаа хэрэг байхгүй. Тэгэхээр нөгөө дээд өвгд чинь биднэрт мэдээлэл өгөөд идэг байхгүй. Тэр мэдээллийг авч шууд төрөөд авч төрөх ёстой хүнийг нөгөө улаач гэж хэлээд байгаа шүү дээ. Бид одоо бясалгасаар би бол улаач яг нөгөө насандаа социализм үед нөгөө шашингүй үзэлтэн байсан учраас тэр нас өнгөрөөд явчихж шүү дээ. Тэгэхээр энэ бол миний хүүхд рүү дамжин дараагийнх нь тийм ээ. Бүр хүүхд авахгүй бол ач руу дамжин. Ийм байхгүй юу. Тэгээ нөгөө хөх торс чинь заавал өвөг дээдсийн оюун санаа тэнд байгаа гэрт байгаа гэдэг шүү дээ. Тэрнийг бол нөгөө Стивен Хокинсийн баталгаагаар мэдээлэл устдаггүй юм байна. Мөн дээр байгаа гэр яг гэдэг. Тэгээд тэрнтэйгээ холбогдож байгаа байгаль дээр тэр нь байгаад байгаа байхгүй. Энийг байгалийн оюун гэж хэлж байгаа буюу байгалийн хүчин гэж алтан дэдгэрийн хэлсэн. Тэгэхээр тэнгэр үзэл маань бол цэвэр дээд шинжлэх ухаан байхгүй юу? Дээдийн дээд гүн ухаан байхгүй юу? Тийм л юм шүү дээ. Нагарж унаан буюу нөгөө төв үзлийн онол гэдэг юмнаас нагарж унаан онол гэдэг юмнаас өөр зүйл байхгүй юу? Одоо би жишээлх юм бол байгалийн оюунтай харилцах гэж би 3 жил уул хад мод чулуунд бясалгасан байна тийм ээ. Тэгээд тэрний дараа байгалийн оюунтай харилцаж сурж ээж нэг ёсонтой нөгөө савдаг, шавдаг, шивдэг, навдгуудтай харилцаж ээж тэгжээж тэнгэртэй харилцсан шүү дээ. Тэр чинь дэс байна тийм ээ. Тэгээд тэнгэртэй харилцаад ирэх тэр чинь бүх юмны учир одоо ерөөсөө тэр 5 эрчим дээр онолдол тийм ээ. Удамшил 5 эрчим дор амин шилждэг нь чухал үнэн гэж байгаа шүү дээ. Ёлож уцаад өгсөн чуу мөргөн гэдэг цол улсан философи тийм ээ. Тэгтэл энэ дотор юу байгаа юм бэ гэхтэл одоо шашнаар хэлэх юм бол дунд хөлөг нь байгаа байхгүй. Тэгэл их хөлөг нь болоод ирэхтэр одоо тэгэл удган зайрингууд гэдэг бол ерөөсөө шууд гэгэрээ төрсэн улсууд гэж ойлгож болох байхгүй. Тэгтэл нөгөө 300 жил бөөгийн ёс гэдэг юмнаас салсан учраас бөөгийн гүн ухаангүй болцсон учраас л бид нар одоо зарим нэг нь алдаанд хүрчээд байна шүү дээ. Та их сони үг хэллээ тэр бөө удгнууд бол гэгэрсэн хүмүүс байх хэрэгтэй гэж. Тийм үү? Улмаасаа гэгэрсэн байх. Тийм үү? Тэгвэл одоо нөгөө мөнгө яриад байгаа, янз бүрийн юм яриад байгаа, хараал өрөөлөөр дөрөдөх чинь тэгвэл бөө юм уу? Энийний чинь шамаан гэдэг тийм ээ. Бөө шажин болчлоо гэж хэлээд байна шүү дээ. Тийм. Энэний дээр цэвэр илүү цэвэр юм байх хэрэгтэй төвшний байх хэрэгтэй юм уу? Тийм байх хэрэгтэй. Тэр чинь удмаасаа төрдөг байхгүй юу? Бүр ингээд генетикээрээ кодлогдоод төрчихөж байгаа гэсэн үг шүү дээ. Тэр нэг тамгатай хүнийг улаач хүн гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө энийг бол хажир гэж хэлж байгаа шүү дээ, тийм ээ. Удамшил зөв хүчин дор амьдрал байдаг нь хажир үнэн гэж байгаа. Зөв хүчин гэж юу хэлээд байгаа тийм ээ. Одоо бид нар дандаа буруу хүчин дор амьдраад байна шүү дээ. Нөгөө христийн шашнаар бол сатанизм дор амьдраад байгаа байхгүй юу? Нөгөө масоны мэрэгдийн саксоны
тийм Францын гэрээ, Англи Францын гэрээ, Саксоны гэрээ гэдэг шүү. Тэгтэл алтан дээд гэрийн дээр энэнийг хэлсэн. Одоо энэ саяны энэ гарч байгаа коронавирус энийг хүртэл хэлчихэд байна гэсэн үг шүү дээ, тийм ээ. Зэрлэг саксакууд ирээд хүн төрлөختний 3 хүний 2-ыг нөхүүлэх аюул тарин шүү гэж байгаа шүү. Тэр үед алтан дээд гэрээ та нарт хэрэг болно шүү гэдэг байгаа байхгүй. Зэрлэг саксак нөгөө массан саксаныг хилцсэн гэж шүү. За яг алтан дээд гэрээний тухай дараа чичтэй ярина. Өнөөдөр бол ахуу тийм хийн тал руугаа яриа гэж бодож байна. Нөгөө таны чадамжийн тухай нэгэн Монгол бяцлаглал байгаа учраас цаана байгаа мөн чанарыг л хайгаад байгаа шүү. Та жишээлбэл одоо бяцлал хийж байгаад ингээд зарим нэг хүмүүс нэг баг сансар мансард гарчдаг ухааны юм ярьдаг тэгж үзсэн үү жишээлбэл та? Үзсэн. Би 3 удаа тэгж үзсэн. Тэгэхдээ тэрний чинь хүн өөрийнх нь хүсснээр явдаг юм биш үү? Тэр чинь сансрын энергийн хуулиар болдог юм байхгүй тийм ээ? Сансрын энергиэс гравитац энерги гэдэг энерги хүний ухамсарын биений нөгөө сүнслэг биений чинь гэрлийн бөөм болж байгаа тийм ээ. Энергийн бөөмийг гэрэл гинэ гэж байгаа шүү. Гэрлийн бөөм болгож цуглуулж өгчод би өөрөө тийм үүрэгтэй байхгүй юу. Тэгж чадангууд чинь нөгөө сансрын гравитац энерги татаж авдаг байхгүй юу. Татаж авахдаа зүгээр нэг золбий юм биш. Тэр чинь түнэлтэй байхгүй юу. Нэгсэндээ замтай. Тэгэхээр өөрийнхөө дотортлыг цаа үнэн болгож өг гэж байгаа. Цоорхоо эрдэмтэй хүн шүү гэж ахуудаа цоорцсон талгаатай цоорлоо гэдэг чинь яа бас арай өөр ойлголттой ч юм. Тийм. Тэрний ахуудаа шингээгээд өгч гисэн. Үгэнд нь шингээгээд өгч гисэн нууцсан тэрэн дотор байгаа юм байна. Тэгээд цаа үнэн болно гэдэг нь үндсэндээ энэ 7 булчирхаан дээр 7 энергийн хас эргүүл гэсэн үг байхгүй. Тийм үү? Тэр 7 хас эргэж чадах юм бол та Тэнгэрийн стандарт хэмэд нийцэж өгнө. Тэгсэн цагт нөгөө сансрын түнэл гэдэг юм чинь зүгээр татаад аваа явчихдаг байхгүй юу. Тэрнээс зүгээр хүн өөрийнхөө зоргоор аялдаг юм биш. Тэрнийг бол астрал аялал гэж зүгээр энэ дэлхийн оюун санаа дотор аялахыг астрал аялал тэндгийг хэлж байгаа. За. Таны аялал бол яаж аялсан? Энийг бол одоо юу гэж хэлнэ шүү дээ. Шинжлэх ухааны нэрээр бол энийг холограф бяцлал гэж хэлдэг. Гэрэл шилжих бяцлал гэж тийм ээ. Гэрэл шилжих бяцлал гэж хэлдэг юм байхгүй. Астрал аюул бол өнгөн шилждэг бяцлал байхгүй. Тийм ээ. Тэр бол дээд их хөлөгний бяцлал биш гэсэн. Дунд хөлөгөнд хүрж байгаад хэм стандартн тэр шашнаар хэлэх юм бол тэрнийг тэнгэрт мэдлэх гэж хэлж байгаа. Их хөлөгөнд хүрэх юм бол ертөнцид бойчих гэж хэлдэг шүү дээ. Тэгэхээр нөгөө одоо тэр сансрын түнэлийг сая л олж штэ. Тэгтэл Монголын өвөг дээдс тэрний хэм стандартанд тэнцэж өгöd хөгт Оросын эрчмэн унаад тэр сансрын түнэл рүү юу тэрнийг Монгол гэж нэрлсэн байхгүй юу. Тэгэл тэрлүү татагдал аваад орчихдог. Тэгээ оюухан ч ингээд ажиллаад хаана явж байгаа юу болж байгаа магадгүй дэлхийгээ хараад ингээд ерөнхий нь хараад ингээд мэдэгдээд яваад ах юм уу. Тэг яг тэр чинь нөгөө өөрийн энэ тарих зогсоод тарих зүг рүү шууд чулуун шугам зааж өгч байгаа. Тэрнийг бол нөгөө гамма энергийн долгислын гамма төвшин гэж хэлдэг. Тийм ээ. Тэр долгисл тарихаан хүргэж зогсоож өгөх ёстой. Өөрийнхөө оюуныг зогсоо гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэнгүүт дээд оюун шууд энийг чинь үйлчлээд ашигладаг гэсэн үг байхгүй. Бөө хүн чинь тэрнийг эргэж гад татад дуудаж оруулж суулгадаг шүү дээ өөрлөгөө, тийм үү. Тэгэхээр бясалгалч хүн бол өөрөө нөгөө нам үйлдэл дээр ингэж энерги эргүүлсээр гад тэгээд хэм стандартанд тэнцээд өгөнгүүт тэнгэр татаад авчдаг. Тэгээд тэнд чинь одоо энийг орчлон гэдгийг, энийг хорвоо гэдгийг, энийг ертөнц гэдгийг, энийг замбуу төв гэдгийг ингээд цаашаа хязгааргүй огторгоо болж байгаа ингээд тэгж тайлэгдэжсэн надад бол. Тэгэхэд дэлхийг жишээлбэл харах хүн ингээд алган дээр байгаа юм шиг. Тэгэд өөрийнхөө биеийг харна. Тэгээд цаашаа дэлхийг харна. Тэгээд бүр галактикийг харна гэж. Тийм үү. Би бол тэгж л байдал 3 төвшөнд орж ирсэн. Тэгээд дараа нь би орох гэж шунсан, оруулаагүй. Тэгээд энэ яагаад ингэж байгаа юм гэхээр надад мэдээлэл нөгөө хөгт Оросын мэдээлэл одоо нэгөөсөндөө сонсголт зөн өгч байгаа гэсэн үг байхгүй. Тэр бэлгийн мэлмигээр сансрын аяллахууд нөгөө жинхэнэ бодит ертөнцийг харна гэсэн үг шүү дээ. Тийм харуулж үзчихсэн. Тэгэхэд бол цаг хугацааны хувьд бол ямар ч хамааралгүй болж чаддаг байхгүй юу хүн. Би өдөрт нэг 30-аас 40 минутын бясалгал хийдэг хүн. Тэгэхэд яг тэр цаг хугацаанд суугаад усахад би 3 дахь удаагийнх нь хоосон чанарт ороход бол тэр хоосон чанар гэж хэлэх юм да бурхны шашнаар бол тэр чинь амин чанар дээрээс очдог зүйл л дээ.
Тэгэхэд бол сансрын оршихуй дотор тэр сүүн зам галактикийн тэр оршихуйг би ингэж толдож үзчихсэн. Өөрийнх нь оюунаар. Одоо нөгөө интернетээр янз бүрийн зургууд байдаг ш тэр үш харагдаж байна уу? Тий. Гэхдээ тэрнээс арай өөр л дээ. Өөр. Байга орших нь бол өөр. Ер нь их төстэй ойролцоо. Тэрнийг магадгүй одоо нөгөө сансрын түнэлийн зургийг бодитоор авсан шиг одоо бодит болгож гаргаж ирэх л баг л та. Ер нь их дөхүү. Миний тэр нөгөө шилжсэн тэр шилжилтэнтэй. Тэгэхээр тэр нь цаг хугацаанаас би ангижирсан байдаг. 40 минутын бясалгалаа хийхэд би 6 цаг суусан байдаг байхгүй. За. Ямар ч мэдрэхүү байхгүй. Энэ биеийг орхичиж байгаа шүү дээ. Би чинь биеэсээ ангиж чадчих харж байгаа тийм ээ. Тэр үед хүн айдасгүй болсон байх хэвээр. Айдас гэдэг бол энэнийг бүгдийг хаадаг зүйл байхгүй. Таны яриг хүмүүс итгэх болов? Та их зоригтой ярьж байгаа. Тэгээд итгэх болов яах вэ? Биеэрээ мэдэрч бэлгээрийн туулсан хүн бол итгэлтэй зоригтой тийм ээ. Энэ шилжсэн хүн байж магадгүй. Тэгвэл ойлгоно шүү дээ. Тэгээд ийм одоо төвшөнд хүрэхэд одоо хэдэн жил ямархуу цаг хугацааг заруулах одоо ингээд юу гэдэг нь те уулын мохорт ч юм уу очиод ингээд агуу магуу 78 жил суух стамстай гэдэг тийм байхгүй зүгээр бид нар амьдрангаа ажиллаа ингээ ангингүй өдөрт нэг 20-30 минут зарцуулаад ингээд явах боломж байна. Шашны гүн ухаан хийсэн хөөсөн улсууд бол тэрнийг хийдэг. Монгол ахуй бол тэрнийг хийдэггүй шүү дээ. Аглагддаг яа гэж байхгүй тийм үү. Зүгээр л ахуй дотроо л явж идэг. Тэгэхээр энэ яаж байгаа юм гэхээр сэтгэл нь хамгийн ариун. Тэгээд ариун сэтгэлтэй хүн дандаа ариун эерэг энергитэй үг хэрэгэлдэг байхгүй юу? Мөн үү? Өөрийнх нь амнаас сөрөг эрчим агуулж байгаа үг л гарч байгаа бол тэр гацаатай байгаад байгаа хэрэг. Энэ бол даавраас хамааралтай, шууд даавраас хамааралтай. Тийм ээ? Одоо жишээлх юм бол бөөрийн дээрээс гадаг адреналин гэдэг даавар бөөрөн булчирханаас гардаг. Адреналин гэдэг даавар тарихын дээрж үйлчлэхгүй байх юм бол нөгөө энэ борогцоо хэлбэрийн булчирхай гэж тийм ээ. Тэрэн дээрж үйлчлэгээ үзүүлэхгүй байх юм бол хүн сэтгцийн гажигт ордог уу? Сэтгцийн эрүүл мэнд хямардаг шүү дээ. Тэгтэл одоо бидний энэ цаг амьдарч байгаа нийгэм бүх тэр чигээрээ сэтгцийн гажигт орчод байна шүү дээ. Тэгээ бидний үед бол хүүхэд байхад муу үг хэрэглэх юм бол хэрүүлийн хараалын үг хэрэглэх юм бол сургууль дээр багш нар шийтгэждэг байлээ тийм ээ. Цүнх бариулдаг юм уу сандлын өгүүлээд дамжуулаад зогсооч өөдөөс нь харуулаад модалцсан хүүхдүүдийг. Гэртээ ирээд ах トゥ хоорондоо модалцах юм бол аав ээж нь тэнд нь суран бэлэн байж идэг шахул байлээ шүү. Цог тэгэрэй чи муу үг хэрэглээрэй нүгэлгээд гэж ингэ загиндаг байсан. Тэгвэл бид нар ерөөлийн далаад амьдарч байсан байхгүй. Тэр үед л хүний нөгөө дотоод эрчим гэдэг. Тэгээ би жишээлх юм бол би 90 оны ардчлалын дараа нөгөө барааны реклам гэдэг юм гарлаа шүү дээ. Реклам гэж тийм ээ. Тэгэхэд ингэж худлаа ярьж болдгийн байх та гэж би гайхдаг байсан шүү дээ. Чи би гооччихсан залуу байж байгаа шүү дээ. Тийм үнэн ч байлаа шүү дээ бид. Үнэн үгтэй байлаа шүү дээ. Тэг худлаа ярьдаг хүний үлбэр одоо жигшдэг цээрэлдэг юм байсан. Тэгтэл одоо үнэн ярьдаг хүнийг жигшиж шүү дээ. Юу үгийн эрчмийг тэгж мэдэрч болдг юм одоо хараалч байдаг юм уу, өрөөлч байдаг юм уу тэр яаж хүнд нөлөөлөгддөг тэр нь яаж нөлөөлөгддөг одоо ингээд жижигхэн тайлбарлыг өгвөл. За ерөөсө зүгээр ингээд энийг сонсож байгаа хүн гэртээ хийгээд үзэж болно тийм үү. Магадгүй нэг хүүхэд чинь нэг жижигүрийн хараалын үгтэй байж болно тийм үү. Тэгвэл эхлээд ерөөлийн үг хэлж хагаад гар дээр нь ингээд дараад үзээрэй. За сайхан тулгууртаа зогсож байгаа. Хөлдөө мөрний хэмжээтэй заа авч хагаад тэгээ ингээд гар дээр нь дараад энергийг шалгадаг шүү дээ. Зүгээр энгийн арга. Тэгээд тэгж шалгаж хагаад хараалын үгийг хэлээд бодуулаад тэгээд дараад үзээрэй. Шууд навс гэж ундаг байхгүй. Ерөөсөө энгийн аргаар гэж үзэж байна. Муу гэдэг чинь тийм эрчимтэй. Тэгээ нөгөө хөх торстоор нөлөөлөнгүүт нөгөө хиймэр сүлд гэдэг юм чинь пад гэж унгааж байгаа зүйл байхгүй. Жишээлбэл одоо аура тросын орон гэдэг өгөөдийг та хэрэглээд штэ. Жишээлбэл одоо бяцлал хийгээд үзэхэд энэ хүний эргэн тойронд байгаа аура тэр юу ямархуу эрчимтэй гэдгийг мэдэж болох уу? Болно шүү дээ. Болох тийм. Одоо жишээлх юм бол гудамжинд ингээд сайхан энээд алдаад алхаж яваа хүний дэрэг дээр өнгөрсөн хүн. Тэр хүнээс энерги аваад өнгөрдөг байхгүй юу? Тийм ээ. Нөгөө нэг уйлцсан ууралчихсан гүйж яваа нөхөр энээд алж байгаа хүний дэрэг дүр гүгээд гарахтал тэр хүнээс сайн энергиээр нөхөгдөж идэг л гэсэн үг. Энэ чинь бол одоо энергийн хууль юм шүү дээ.
Одоо тэгвэл энэ нийгмийн сэтгэл зүйн ингээд жоохон тийм сөрөгдөө байна л та. Дандаа ууралсан, бохимдсан, шөмжилсэн хараас энүүнийг яаж өөрчлөхөд юу хийж болох вэ? Сэтгэлийн ариусал, үгийн ариусал, тийм ээ, үйлийн ариусал гэдэг гурван юм л байгаад байгаа шүү дээ. Ерөөсөө тийм ээ. Бие хэл сэтгэлийн нүгэл гэж хэлээд байгаа шүү дээ. 10 цагаан буян 10 цагаан нүгэл гэдэг юм чинь ерөөсөө энэ гурав дээр л тогтоод байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө сэтгэл нь бохир байгаад байгаа учраас үг нь бохир л байхгүй юу? Тийм ээ. Үг нь бохир байгаа тэгвэл нийгэм буюу карма гэдэг юмыг бүтээчихэд шүү дээ. Хар тэнгэрийг бүтээчихэд шүү дээ. Тэгэл тэр нь дандаа хүнийг айцд гучдаг, хүлдэг, багалдаг юм байхгүй юу? За одоо хэдүүл өнөөдрийн цаг үетэй байгаа юм дээр нэг тодорхой тодруулах авна. Одоо нийгмийн сэтгэл зүйд бол бас жоохон айдас ингээд нөөрлөлдсөн. Коронавирус гарах орхосоо ингээд жоохон болгоомжлолцсон. Энээс яаж сэргийлэх юм бэ? За эхнийх нь тэр нөгөө амьсгал хийхээс эхэлгээл би энэ коронавирус эхлэхдээ нэг лайв майв хийгээл тавьж ирсэн. Амсгал гэж байгаа шүү, тийм үү? За ингээд нэг ёсондоо айдаст битгий дарагдчихсан. Тийм ээ? Одоо нөгөө коронавирус гээл айгаад байх юм байхгүй. Монгол хүн тусахгүй байгаад байгаа үстэй, тийм ээ? Одоо бүр тэр байтхаа Монголд гараагүй, Монгол тэнүүлчин эргээд ирэхэд гараагүй байгаад байсан. Тэгвэл Франц тэнүүлчин ирээд энд коронатай орж ирчгээд байхад Монгол хүн тусаагүй байна гэдэг чинь итгэл байхгүй юу, тийм ээ? Нөгөө бардамнал, багтал гэдэг юм чинь тэрэн дээр босох хэрэгтэй. Омогшил биш шүү харин. Омогшил гэдэг бол уурсах гэсэн үг юм шүү дээ, тийм ээ? Багтал гэдэг юм төрөх хэрэгтэй байхгүй юу? Тэгэл хүний дархлаа чинь өөрөөгөө багтал төрөөд, бахархал төрөөд ирэхээр яаж байгаа гэхээр дотоод шүүрлийн 7 булчирхаанаас гарч байгаа үндсэн 7 гормон даавар нь эерэг болж байгаа юм байхгүй юу? Энийг л шинжлэх ухаан таньж чадахгүй байгаад байна шүү дээ. Гормоныг судалдаг эндокринолог гэдэг шинжлэх ухаан гацчихад байгаа байхгүй тийм үү? Даавар бол эерэг сөрөг гэдэг хоёр командтай юм шүү гэдгийг мэдчих хэрэгтэй. Дундаж төлөвж байхгүй юм уу? Байхгүй. Нэг бол сайн, нэг бол муу юм. Нэг бол сайн, нэг бол муу. Тийм л юм байхгүй. Дундаж төлөв гэдэг чинь эргэлзээ байхгүй юу? Тэгэд хайч уу, унах уу, сэхэх үү гэдэг хоёрын хил дээр нь зогсоод байгаа шүү дээ. За эрэг байх юм байна. Дараа нь өөр явах. За сэтгэлээрээ бол өөртөө тийм амг бахархал тийм үү? Бахархалтай байх. Бид нар Монгол хөрөх талбартай Монгол хүн бид нар бол дархлаа сайтай майтай. Одоо харж байгаарай. Монгол хүн одоо тийм үү саяны хамгийн ойрхон хавьдсан хүмүүс тусаагүй сөрөг гарлаа гэж байгаа юм тийм ээ. Сөрөг гэж хэлээд байгаа юм. Тусаагүй гарлаа гэсэн үг юм тийм ээ. Тийм байна. Тэгэд энэ яаж байгаа юм? Наадах чинь тэгээ чэжил дэлтлээ мөн навчнууд л их байх та хүмүүс. Одоо тэгэл нөгөө муу үгүй эргэлдүүлээд эхлэх тэр болохоо байцаад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө дотоод шүүрэл нь хор болчиход байдаг. Тийм ээ. Нөгөө сайн имийг л одоо хөхүүлээд л ингэж байх хэвээр. Тэгээд нөгөө ахуугаан одоо аргал хомоолороо цэвэрлээл. Тийм ээ. Тэрний утаагаар цэвэрлээл. Нөгөө 3 жил болсон хөх бууцсан дотор ямар ч шавж үржидэггүй шүү. Тийм үү? Тэрнийг уугуулсан байхад ямар ч их нянг устгадаг шүү. Тэгвэл энэ агаар туслаар ирж байгаа бол энийг чинь гэртэн оруулахгүй бай, хотдон оруулахгүй бай. Тэгтэл хөрзөн ачаад ирсэн портер дээр хөрзөн ачаад ирэхэд цагдаа оруулахгүй гэж Улаанбаатар л тийм үү? Тэгтэл нүүрс төлөөл хордоол байсан шүү дээ бид нар. Хөрзөн Улаанбаатар тэр чигээрээ нөгөө аргалын утаа баргалсан Улаанбаатар болчоол тэгэл цэвэрших гээд шүү дээ. Тэгж бас болох юм тий. Зүгээр хүмүүс итгэхгүй байх л та. Айл айлт нэг уут хөрзөн нөгөөд нэг өдөр төлөвлөж бас цэвэршгэл юм уу? Тий. Уул нь болдог бол тийм л байхгүй тийм үү? Нэг 7 хоног түлээл үзэлдэн. Тэгэл Улаанбаатар ямар болох нь нэг харах хэрэгтэй байхгүй тийм. Туршаад үзэхэд буруу юм байхгүй шүү дээ. Хүн тэгвэл за нийгэм бол одоо тэргүй юм сөрөгдөө нэрхтэй сөрөгдөө үгээр тань өөрийгөө яаж хамгаалах гэдэг вэ? Өөрийгөө тий. За ер нь бол дархлаагаал өндөр түвшинд байж хамгаалах хэрэгтэй тийм ээ. Тий. Дархлаа сайн болвол бидний өвөг дээдс чинь дархлаагаа өндөр болгоод тийм ээ одоо тэр урууд мангуудаас 10 цуутыг бэлдсэн байгаа шүү дээ. Тэгэл нөгөө дархлаа өндөрсдөг хоолоор тижээж байгаа л тэгэл ингээл эсгээд үзэхдээ тэр араас нь шууд аниал идэгж идэг л байхгүй. Тэрний чинь дархлаа гэж байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд тэр хүнд тахалтай таргууны мах ингээд хэрчээд өгсөн байгаа шүү. Тэгж вакцин гаргасан шүү дээ манай өвөг дээдс тийм ээ. Энд чинь түүхэнд батлагдсан зүйл тийм ээ. Тэгээд вакцина идчихэж шүү дээ нөгөө тахалтай таргууны нямтай мах идчихээд тэгээ нөгөөдөг чинь оройн халуураад нөгөө зан гайгүй шиг мундаг дархлаатай хүн бол ганцхан шөнийн дотор халуураад халуурна гэдэг чинь өөрийнхөө дархлаагаар дотроо байгаа тэр дайсан эсийг устгаад шатаагаад байгаа юм байхгүй тийм. Тэгтэл халууныг дарж болохгүй. Хүний халуун бол 37.5 хэм байх хэрэгтэй. Тэгтэл анагаах одоо 37.5 хэмтэйг бол халуурсан гэж үзээд байгаа шүү. Тэгж байгаа.
Тэгээд нэг халууны буулгаж ийнгээд дархлааг нь хямруулчихад байгаа байхгүй. Цуг унгаачаад байгаа байхгүй. Тэгэхээр хүний цусан дотор энерги үүсгэж эр бэлгийн митохондр гэж байгаа шүү дээ. Эр хүний цусан дотор байдаг. Тийм ээ. Тэр эс ажиллаж л байх юм бол тэгээд одоо нөгөө өшөө бол бас эсүүд бий. Дархлааны олон төрлийн эсүүд бий. Тэд нар чинь тэр одоо жишээ нь бол чөмгөн дотор байгаа тулгуур эс гээд байгаа шүү дээ. Тэр бол цагдаа эс байхгүй юу? Хөөе энд нэг дайсан нөхөр явж шүү гэж бариад авдаг. Нөгөөдөг чинь мэдээлдэг. Тэгэнгүүт нөгөө цагаан эс гэж хүний одоо дааврын эстэй цусан дотор явж идэг. Одоо би нэг гадаад нэрийг хэлж мэдэхгүй байна. Цагаан сэвэнтэй хамтраад нөгөөх нь янгич баглаа хийдэг байхгүй. Тийм. Эн чин дархлаа байхгүй. Тэрнийг л дархлаа бол хоол хүнснээс юм байна. Өшөө сэтгэл санаанаас юм байна тийм үү? Хамаг чухал нь сэтгэл санаанаас. Сэтгэл санаанаас тийм үү? Тий. Хоол хүнс бол 20% нь байхгүй юу? Зөв. Тэгээ сэтгэл санаанаас байглаас. Байгал сансраас. Тэгэхээр энэ бол хүн бол 80% энерги хүнстэй. За 20% уураг буюу хоолны хүнстэй. Тийм юм шүү дээ. Одоо шинжлэх ухаан тэрнийг баталж байна. Бидний өвгдөөс 800-ны өмнө тэрнийг шүлсээрийн ундал шүүсээрэн хоолж явдаг юм а гэдэг хэлдэг. Шүдний махаар хоолж шүлсний усаар ундын гэдэг чинь яг юу гэсэн үг юм. Тэгээ хоол тийм баг гэдгсэн. Шүднийхаа чигчсэн махаар жоохон ажиж гэсэн үг. Үгүй. Шүдэнд орсон мах биш байхгүй тэр чинь тийм ээ. Тэрийг яг шүлсээрэн ундал шүүсээрэн хоолж яв гэсэн байдаг юм л да. Тэгээ тэрнийг яг орчуулгатай шүдний махаар хоол гэж хэлээд байгаа. Нөгөө 3 жил нүдсэн борц гэдэг маань нөгөө ээжүүд, эхнэрүүд, охтууд тэрэнд чинь хамаг эерэг сэтгэлээ шингээгээл хураагаад байдаг гэсэн үг байхгүй юу. Тэгээд нөгөө тэр чинь тэр чигээр нь бүхлээр нь хийж байгаа юм байна тийм ээ. Одоо хаа уйных нь одоо жинхэнэ нөгөө ууралаг махыг аваад тэр чинь эс штэ явж тийм ээ. Эс. Тэгээд тэрний чинь ингээ 3 жил нүдэд 3 дахь жил нь эхний жил нь одоо нөгөө юуг нь өөхийн суд сүрмсийн тийм ээ хальсыг аваад тэгээ нөгөө уураг махаа нүдэд дахиад элгэн савнд хийж тавьдаг. Тэр чинь хийдэг савн хүртэл тустай юм байхгүй юу. Тэгээд дараагийн жил нь нөгөө тэр чинь дахиж нүдэж ягаад нойтон өнгөлцөг юм уу давсгын дотор жигдэг. За нөгөө өнгөлцөг давсгч чинь гатах дээр нөгөө тэр чинь умартал одоо гинөө вакуумчсан сордог гэлгар үдэ шиг гэсэн үг байхгүй юу. Байглаар нь нөгөө өнгөлцөгтөн багтаа гэж ярьдаг шүү дээ. Тэр чинь тийм байхгүй юу. Тэгээд тэр чинь нөгөө нойтон багт жихэд хийчихэнгүүт нөгөө тэр чинь гатахтаа нөгөө тэр чинь нөгөө ингээд бүр нүдэд нутагцсан юм чинь базаад ий чинь гэсэн шүү дээ. Гатчих чинь гэсэн үг байхгүй тийм ээ. Тэгээ нөгөөдөг чинь ингээд вакуумд цэв шиг л болж байгаа байхгүй юу. Тэр байгалийн вакуум байхгүй тийм ээ. Тэгэл тэрнээс ганцхан живхийг аваад жавжиндаа гарчуулаад өдөржингөө тэрнийг шимээд өгч явдаг. Тэр нөрөө нөгөө юу? Уураг. Тий, шид минералны уураг байхгүй тийм ээ. Тэгээд тэр яадаг гэхээр аман дотор боловсрч явахтаа энэ бамбаа улчирханаас гардаг гурвалсан триодин гэж тийм ээ. Тэр даавар тэрний чинь дотор байгаа нянг устгаа хийждэг. Тэгэл ерөөсөө шүүс доошгоо явбал ходоодонд ямар ч асуудал байхгүй. Тийм ээ. Улаан хоолой цагаан хоолой. Тэгтэл одоо бид нэр доороосоо өгсвөл улаан хоолойны хавдар гэдэг хүртэл юм болчихж байгаа шүү дээ. Энэ чинь нөгөө даавраа зөв зохицуулах өсөл болоод байгаа байхгүй. За яг хөө сүүлд нь бол зүгээр яг нэг мах чан тэгвэл нэг хоолны соёлтой холбоотой бол таархандаа махыч одоо сая бол бараг түүхээр нэдчихлээ тийм үү уураг болгоод идчихлээ. Өшөө маха чанж идэх дээр чинь одоо бид нар чинь битүү чанагч чинь ингээд нэг ялц чанаад байгаа шүү дээ. Тэр юу ямар болох вэ? Яг хөвдөө зүгээр бидний хүүхэд байхад бол малын мах гэдэг чинь жинхэнэ минералны цэвэр байсан. Одоо бол нөгөө тариа вакцин гэдэг юм хийгээд генийн мутацид оруулах гэдэг шүү дээ. Тийм үү? Тэгэхээр мутацид ороогүй мах гэдэг чинь ерөөсөө л нөгөө байгаль дээрээс одоо манай Монголыг хязгаарлагдсан биш тийм ээ. Бүх бэлчээрээсээ олж иддэг нөгөө олон төрлийн эмийн ургамал иддэг мал гэдэг чинь цэвэр нөгөө махан гэхтэл цэвэр нөгөө эмийн ургамлын ах болчиход байгаа гэсэн үг байна. Тийм учраас Монгол хүн тэр эмийн ургамлын ах идээд байгаа учраас дархлаа нь хүчтэй байгаад байна шүү дээ. Тэгэхээр энэ олон 4-500 гараа ингээд орж гараалаага энэ вирус тэхгүй ирнэ гэж байхгүй л байхгүй. Харин тэрнийг ялчаад ирээд байгаа байхгүй. Тийм баг. Тэрэндээ л итгэх ёстой. Тэгэхээр эн чинь нөгөө махыг бол бидний хуучин хүүхэд байхад бол эм болгоё гэвэл одоо тэр чинь нөгөө аюур өд буюу Монголын уламжлалт ангаахад байдаг л байхгүй. Махыг эм болгоё гэвэл шүүрхий идэх гэж байгаа. Тийм ээ. Одоо шүүрхий идэх юм бол тэр чинь бас болохгүй гэдэг чинь тийм ээ. Жишээлбэл бүрцлөөцтэй мах идчихвэл яах вэ гэвэл тэрнийг бөгөөцөд болгоё гэдэг байгаа байхгүй тийм ээ. Эм болгоё гэвэл шүүрхий идэ, хоол болгоё гэвэл болгож идэх гэж байна. За тэгээд болгож идэх нь зөв тийм ээ. Хор болгоё гэвэл ялцалж идэх гэж. За.
Тэгэхээр хэрвээ ялзал чансан юм бол тэрний шөлөөр нь цадаж төлөөр нь баяж идэг л байхгүй юу? Тийм үү. Тэгэхээр тэрнийг тэгэл хэлсэн ба шөлөөр цадаж төлөөр баяж иж яваа гэдэг. Тэгэхдээ одоо бидний үр хүүхдүүд залуучууд бол шүл ерөөсөө оочхоо байцсан байхгүй юу? Тийм ээ. Аль л бүхэл том бүхэл хоолол идээд байх хүсэлтэй. Тэгэл том багаал гэдэг юм л болчихсон. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэг маань энэ өрөөд өндөрлөж байна. Монгол соёл бахархал ахуйн хэрэглээ маань буцаад үзэл санаа болоод үзэл санаа маань бүр ахуйдаа очиж шингэж ижил тийм үү? Тийм амьдрал байсан ард түмэн байна да. Тэгээд бид бүхэн бас тэгэхээр би энэ дээр бас нэмээд нэг юм хэлж мэн санаж. Энэ хятадын нэг эрдэмтэн 70 хэдэн настай байваа. Сая бас тэр нь өнгөрцсөн байна лээ. Тэрний одоо яагаад өнгөрч юм мэдэхгүй. Коронавирусээр далимдуулаад алга болгочихв. Хятад үндэстэн халуун тамрын хоол иддэгтэй энэ өвчин авлаа. Шийтгэл нь энэ гэж хэлсэн байлээ шүү. Тийм ээ. Энийг одоо манай Монголын сошиал ертөнцид орж ирцэл яваад байсан та. Тэгэхээр монголчуудын хоол идэх соёлоос суралцаж монгол малын махаар хооллох юм бол энийг дийлнэ гэж хэлээд байгаа шүү. Тэгээд өөр Монгол ахын дүүс 10 монголчууд Монгол гарвалтангууд тусахгүй байгаад байна тийм ээ. Тийм байна. Энэгээр бахарх хэвээр энэний дараа бид коронавирусыг ялсны дараа бид дэлхийд үнэлэгдэх цаг болох байлгүй тий. За тэр өрөөл бат сайхан оршихолтгой.